Намайг Баялаг гэдэг. Cornell-ийн сургуульд Applied Economics and Management сурж байгаа. Тэгээ одоо 1-р курс. Тэгээ өнөөдөр сургуулаа танилцуулна. Энэ хар slope гэх энэ баашаа өөрөө талсан байгаа. Тэгээ хажууд нь clock tower гэдэг нь тавьсан бол цагтай өндөр юм байлгүй. Одоо art squad гэдэг. Энэ болохоор 4-5 квадрын хамгийн том нь. Тэгээд дандаа arts science хичээлүүд өгдөг байлгүй. Энэ бас нэг квадр, art squad гэдэг. Тэгээд арай жоохон жижиг. Тэгээд одоо би Warren Hofstra хичээл таах гэж байна. Сайн байцгаана уу? Наа Хатан Бүү гэдэг. Би Princeton-ийн сургуульд 1-р курстэй Computer Science-ийн чиглэлээр суралцдаг. Тэгээ өнөөдөр та бүхэндээ сургуулийн кампусыг танилцуулах болсондоо маш их баяртай байна. За би яг одоо Princeton-ийн хамгийн алдартай барилга болох NASA Hall-ийн урд зогсож байна. Тэгээ энэ барилга нь ямар учиртай вэ гэхээр 1746 онд Princeton-ийн их сургууль байгуулагдаад 10 жилийн дараа энэ кампустаа нүүж ирэхэд кампус төр байсан анхны барилга юм аа. За манай сургууль 1756 онд Princeton хотод нүүж ирэхэд NASA Hall кампус төр байсан ганц барилга байсан. Тийм учраас сурагчид энд амьдардаг байсан бол одоо Princeton University-ийн ерөнхийлөгчийн офис энд байрлагд байдаг. Тэгээ урд нь манай сургуулийн маскот болох бар байгааг та бүхэн харж байгаа. За NASA бол яг ард нь хоёр ихэр юм шиг юм барилга байгаа. Энэ хоёр нь бол зүүн талдаа Wake Hall, тэгээ баруун талд нь Clio Hall. Энэ хоёр барилга нь 1766 онд байгуулагдсан American Wake Cliosophic Society-ийн төв байр юм аа. За харин энэ барилга манай сургуулийн төв номын сан болох Firestone Library. Хажууд манай сургуулийн сүм байгаа. Тэгээд тэнцээ энэ залуугийн цаана манай сургуулийн ерөнхийлөгч John Witherspoon-ийн хөшөө байна. За Princeton нийт 8000 орчим оюутнууд бол суралцдаг. Тэрнээс 5400 гаруй нь бол undergraduate сурагчид байгаа. Тэгэхээр энэ бол харьцангуй цөөхөн сурагчтай гэж ойлгож болно. Тэгээд дээрэс нийт сурагчдын 20% нь бол олон улсын сурагчтай байдаг. Энэ барилга бол Blair Arch, бас Princeton-ийн хамгийн iconic барилгуудын нэг. Тэгээд төгс хэнгийн сурагчид бүгдээрээ төгсөлтийнхаа баяраар энэ шатан дээр нь бүгдээрээ сууж байгаа дуулдаг юм уламжлалтай. Өнөөдрийг надтай хамт өнгөрүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд манай сургууль таалагдсан байх гэж найдаж байна.